За сайн байцгаана уу? Та бүхэний өнөөдрийн мэнд хүргэе. За STV Academy-аас эрхлэн гаргаж байгаа одоо подкаст маань үгээр эхэлж байна. За өнөөдрийн зочноор одоо үндэсний 5 одтой багш Буянлагэр багш маань хүрэлцэн ирлээ. Танд баярлалаа. Баярлалаа. За Буянлагэр багшийн хувьд STV Academy үндэсний 5 одтой багшаар одоо ажилладаг. За тэгээд та өөрийгөө бас танилцуулаач. За бүх үзэгчдийн өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Буянлагэр гэдэг STV Academy-ийн 5 одтой үндэсний сурагч багшаар ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол энэ сургалтын салбарт сүүлийн 10 гаруй жилийн хугацааг зарцуулж байгаа юм байна. Буянлагэр багш маань одоо агуу бука багш нэртэйгээр одоо STV Academy танигдсан одоо ийм мундаг багш байгаа. Тэгээд багш маань өнөөдөр за төсөл хөтөлбөр тэр дундаа тий амьдрал бол өөрөө төсөл. За тэгээд тэр төсөл маш олон төсөл хөтөлбөрүүд байдаг. Тэр дундаас багш маань одоо сургалтын төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ талаар ярилцахаар бидэндээ ирсэн байгаа. За тэгээд ер нь таны та яагаад танд ер нь яагаад энэ төслийн менежмент ер нь яагаад таны сонирхлыг татсан бэ? Та яагаад ер нь яг энэ сургалтын салбар руу тэр дундаа энэ төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхин талаар ер нь илүү төлхөө ярьдаг бай. За оюуны төслүүд бол тэр дундаа сургалтын төслүүд бол их онцлогтой байдаг. Маш олон төсөл хөтөлбөрүүд байгаа. Тэр дундаасаа оюуны төслүүд бол бусдад үр өгөөж өгдөг, бусдын амьдралыг тэр чигт нь өөрчилдөг. Энүүгээр бас хамгийн онцлогтой. За сургалтын төслийг хэрэгжүүлэхэд одоо маань сургалтын санхүүжилт одоо босгоход хүмүүс таниулж брэнд болгоход бол төслийн санаачлаг, төслийн баг, дээрээс нь үдээ төслийн оролцогчдоос бол маш их хүч хөдөлмөр шаардлагаар илүү онцлогтой гэж хардаг. Энэ утгаараа бол сургалтын төслүүдийг одоо орон нутгуудад зохион байгуулах, орон нутгуудад таниулах, за дээрээс нь удаан хугацаанд үр дүнг нөхцөл төр бол ажиллаж байгаа гэж харж байна. Та бол одоо манай академи бас тэгээ тод үндэсний 5 одтой одоо агуу бука багш гэдгээр олон танигдсан юм хүн штэ. За маш олон төсөл хөтөлбөрүүд ер нь хэрэгжүүлж исэн. Тэ хөдөө орон нутагт манлайлагч залуусын нэг гэж одоо манай академийн зүгээс болон миний хувь хүнийхээ зүгээс хардаг. За тэгээ ер нь яг энэ олон төслөөс дурдгаад би таны хариуцлагатай гэр бүл төслийг бас айгүй маш гоё тий ер нь хүртээмжтэй илүү нөгөө орон нутгийнхаа хүмүүст илүү одоо тий одоо үрдэн өгсөн юм гоё төсөл гэж харсан. Тэгээ яг та яагаад одоо таны энэ төслийг бас авч ярих гэж бодлоо. Тэгээ ер нь яагаад та энэ хариуцлагатай гэр бүл гэдэг нэрийг өгөөд яагаад энэ төслийг ер нь анх эхлүүлжсэн талаас бас ярилцвал. Хариуцлагатай гэр бүл төслийн хувьд бол яг тухайн 2020 онд бол одоо гэр бүлийг дэмжих жил болго зарласан байсан. Тухайн манай орон нутаг маань. Тэгээ энэ гэр бүл рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүд санаачилж хийя гэдэг үгнээс нэг. Хоёрт нь хариуцлагатай гэдэг өөр их чухал үг байна. Яагаад вэ гэхээр эцэг их болно, аав ээж байна гэдэг бол өөрөө зөвхөн нэг нэгэндээ хүлээс үүргээс гадна тэр хүмүүсийн хайр дурлалаас үүдсэн маш олон сайхан үр хөвгтүүд байгаа. Тэр үр хөвгтүүдийнхээ өмнө бас хүлээс үүрэг байгаа. Тэгэхээр энэ эцэг эхчүүд маань хариуцлагатай байгаасай. Нийгэмд одоо зөндөө бол хар бараа мэдээнүүд, зөндөө бол хар бараа кейсүүд те тохиолдлууд байна. Энээс илүүтэй үр хөвгттэйг аад жаргалтай, үр хөвгтийг үлгэр дуурайлуулж хайртай хань ижлийнхэн төвшөдлөөр нь болж явах сайн аав, сайн ээж те сайн нөхөр, сайн эхнэр байх бас их чухал юм байна гэдэг үгнээс хариуцлагатай гэдэг үг оруулсан. Тэгээд дээрэс нь нэмэгдээд нийгмийн хамгийн анхан шатны бөгөөд хамгийн чухал нэг зүйл гэр бүл байдаг. Тэр үүднээс нь хариуцлагатай гэр бүл гэдэг төслийг хийсэн. Тэгээ энэ төсөл маань бол одоо явц дундаа ерөн зөвхөн гэр бүлийн хөгжлийг дэмжихээс илүүтэй хувь хүний хөгжлийг дэмжих бас их чухал юм байна гэдэг агуулгаар шилжиж. Яагаад ийм агуулгаар шилжиж байгаа гэхээр хүн өөрийгөө хөгжүүлнэ. Тэр хөгжсөн хүн бол хамт амьдарч байгаа нь их бага зовоож байгаа. Хөгжөөгүй төлөвшөөгүй хүмүүс ч л одоо хамт амьдарч байгаа тий эхнэрийгээ нөхрийгөө одоо стресстүүлэх тий үл ойлголцол үүсэх ирээдүйн хойч бас үр хөвгтөд буруу үлгэр дуурал үзүүлэх юм асуудал. Тэр үүднээс нь бол ер нь бол одоо энэ хариуцлагатай гэр бүл төслийн 70-80 орчим хувь агуулгын 70-80 орчим хувь нь хувь хүний хөгжлийн агуулга 20-30 орчим хувь нь гэр бүлийн үнд зүйл харилцааг одоо заадаг ийм агуулгатай явж байгаа. Ер нь та энэ төслөөрөө за яг нөгөө нэг одоо сая хэлсэн шүү дээ. Ер нь бол 70-80% хүн ер нь хувь хүний хөгжлийн тий хувь хүний хөгжил илүү нөгөө юм дэшээ одоо өндөр байх тусмаа одоо гэр бүлч тэр тий ажил дээрч тэр бүх зүйл дээр юм хариуцлагатай байх, хариуцлагатай иргэн төрнө гэж танихаар тэгж бодож байна тий. Тий. Одоо монголчуудын дунд нийтлэг нэг хэрэгцээ шаардлага үүссэн байна.
одоо хувийн хвшлийн байгууллагч төр, төрийн байгууллагч төр, гэр бүлдэгч төр одоо хамтран түншилж байгаа байгууллагуудын хувьд ч тэр хариуцлагатай байх гэдэг одоо энэ шаардлага бол нэн тэргүүнд хэлсэндээ хүрдэг байх тий. Өөрөөр хэлбэл заасан хугацаанд гүйцэтгэлээ өгөх, хүлээлгэх. За дээрэс нь нэмэгдээд одоо хариуцлагын хүрээнд нийгмийн түвшинд юу хийж байгаа гэдэг. Тэгэхээр энэ хариуцлагатай гэдэг үг бол өөрөө маш олон утга агуулгыг илэрхийлдэг. Хүмүүсийн үнэт зүйл болж чадах ийм одоо чухал нэг талаас нь зан чанар, нөгөө талаас нь маш чухал шалгуур болж ирж байгаа. Тэгэхээр энэ хариуцлагатай байдлыг эрхэмлэх үүднээс хариуцлагатай гэр бүл гэдэг энэ нэрийг энэ санаачлах бий болгоо явж байгаа. За хариуцлагатай гэр бүл төсөөлт ер нь яг одоогийн байдлаар нэг нийт хэдэн хүн хамрагдаад яг тэнцэнээс яг ямар одоо үр дүнгууд гарсан гэж та нэг зүгээр товчгоо нэгээс 2 кейс ярьж болов. Хариуцлагатай гэр бүл төслийн хувьд бол жилд 30 оролцогч бэлддэг. Одоогийн байдлаар бол яг Өмнөд аймгийн 70 сум дээр бол 180 хүн амжилттай оролцож төгссөн. За дээрэс нь хам богц сумд бас хэрэгжижсэн байгаа. Хам богц сумд бас 30 хүн. Ингээ нийтдээ 210 хүн бол амжилттай оролцож төгссөн. Тэгээ эндээс бол одоо тухайлсан яг хувь хүн дээр нь гарсан өөрчлөлт маш их байна. Жишээ нь одоо яг зөвхөн төрийн байгууллагад ажилладаг тий хамт олонтойгоо л харилцдаг. За яг нийгэм чиглэсэн олон нийтийн ажил хийдэггүй тий. За ерөнхийдөө ингээл за би бол одоо ингээд яах вэ? Ингээд сайн ээж байгаа л тий. Эсвэл сайн аав байгаа л ингээл өнгөрөх энэ хүний амьдрал гэж бодож байгаа. Энэ одоо нэг тогтсон нийтлэгчийг хандлагыг бол өөрчилсөн. Жишээ нь тухайн зарим хүмүүс бол яг манай төсөлд оролцоод өөрийн гэсэн төрийн бас байгууллага байгуулсан, өөрийн гэсэн сайн дурын клубүүдийг байгуулсан. Энэ нь өнөөдөр бас Өмнөд аймагт маш сайн танигдаад олон нийтэд зөв соёлыг түгээж байгаа асуудлууд байна. За манай төсөл хөтөлбөрт хамрагдаад өөрөөр хэлбэл гэр бүлийн ойлголцолд дээшилж тийм магадгүй салах түвшиндээ одоо гэр бүлийн харилцаа нь хүндэрсэн байсан бол дараа нь бүр одоо шинэ хүнээ хүлээж аваад гэр бүлийн өнөр өгдгөн болсон ийм олон кейсүүд их байгаа. Ямар гоё юм тий. Одоо ер нь бол яг Монголын нийгэмд энэ гэр бүл салалт гэдэг зүйл бас айгүй өндөр судалгаагаар айгүй өндөр түвшинд гарцсан байт юм билээ. Тэгэхээр таны төслөөс маш гайхалтай төслөө. Тэгээд танд маш их баярлалаа. Бас баяр хүргэе. За Букагшийн хувьд ер нь яг энэ амжилттай гой төслүүд хэрэгжүүлээд энэ олон жилийн хугацаанд яг сургалтын салбарт ажиллахдаа тэ мэдээж баг гэдэг зүйл аягүй чухал байдаг. Тэ ер нь ямар ч зүйлд тэ. Тэгэхээр яг энэ танд баг бүрдүүлэлтэнд яг юун дээр та илүү анхаарч танаа баг яг юун дээр илүү юм одоо анхаардаг. Та нарыг сайн багийн нууц ер нь юу гэж та боддог вэ? Ер нь баг бүрдүүлэхдээ та жишээлбэл юун дээр анхаардаг вэ гэсэн. Тэ. За ер нь бол одоо тухайн төсөл хөтөлбөрч байсан тухайн нэг зорилго биелүүлэх гэж байгаа багийн хувьд бол тухайн ажлын зорилго дээр санаа нийлж байгаа үзэл суртал үзэл санаа нийлж байгаа хүмүүс нийлэх нь гэж байна. А тэгэхгүй тухайн одоо яг хийх гэж байгаа ажил зохион байгуулах гэж байгаа ажил хэрэгжүүлэх гэж байгаа төслөөс надад ямар үр ашигтай вэ те. За энэ төслөөр дамжуулаад одоо би юу авч болох вэ гэж бодож одоо баг бүрдэх юм бол тэндээс бол бүгд өөр өөрсдийнхөө ашиг сонирхлыг өгөөд баг одоо тийм амжилттай ажиллах нэг баг байдаг. Тэгэхээр багт оролцож байгаа багийн баг гишүүдийн бүрдүүлэлтэд тухайн багийн одоо үнэт зүйл нэг байх. Тухайн төсөл хөтөлбөрийн үр дүнг бүгдээрээ тий өөрөлдөх нийгэмд гарахыг хүлээн зөвшөөрч хүлээдэг ийм хүмүүснийг баг болох нь их чухал. Дамаа одоо энэ одоо төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бол санхүүжилт чи өөрөө тийм яг юм ашигын бус байгууллагууд байдаг болохоор одоо цалин мөнгөний хувьд те багт ажиллаж байгаа хүмүүсийн санхүүгийн хувьд бол тийм өрсөлдөхөөс яддаг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн яагаад тийм өдөр шөнөгөө те цаг наргүй сэтгэлээ шингээж ажилладаг вэ гэхээр тэр төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг нь олон хүн хүртээсэн. Өөрөө магадгүй тэр төсөл хөтөлбөрийн үр дүнг нь те одоо төслийн санаачлагчтай адилхан хүлээж хүсэж байсан ийм хүмүүс нэг баг болохоор маш үр дүнтэй байдаг. Тэгэхээр ер нь бол хүн дуртай ажиллаа хийж байхдаа одоо байгаа нөөц боломжоос ч илүү үр дүн гаргаж ажилладаг гэж би хардаг. Ер нь одоо ямар ч үед ингээл нөгөө багт нэг тийм одоо үл ойлголцол эсвэл урам хугарах те ер нь янз янзын асуудал гардаг шүү дээ. Тэгэхээр яг та яг хувьдаа тухайн яг асуудал үүсэх үед те энэ багтаа яг яаж урам одоо хүн болгон өөр өөр ингэсэн мэдээж арга барил те. Гэхдээ яг тухайн одоо бука гэдэг хүн буйнлэг гэдэг хүн яг тэр багтаа яг одоо хувь хүнийхээ зүгээс юм уу альсвал ямар одоо тийм урам зоригийг ер нь өгч багаас эдэлжүүлдэг вэ та? Яг урам зориг өгөх багийг одоо тогтвортой одоо тий тухайн
тухайн ажлыг гүйцэтгүүлэх төр бол маш олон арга байдаг. Ихэнх хүмүүс багтаа урам зориг өгөх гэхээр те магтаал сайшаал урамшуулал магадгүй мөнгө хэлбэрийн дэмжлэг туслалцааг нийтлэгээр хардаг. Гэтэл яг үннийг хэлэхэд энэ багийн ойлголцол үүсгэхэд маш олон асуудал. Зөвхөн заримдаа компьютероо хураагаа те ингээд аваа явмаар санагдаад компьютерийг хураалгуулаад явуулах хэрэгтэй те. Тэгэхгүй ингээд тэр хүн нэг амьсгал хаагаар өгч байгаа байхгүй. Жохон бодож үзэх. Нэр нь би одоо болох уу те эсвэл ингээд буцаад очих уу гэдэг тэр уур амьсгалаас тэр одоо бодол эргэцүүлэх хэрэгтэй. Харин тэр хүн магадгүй эргэж ирэхдээ илүү хүчтэй, илүү зорилгоо ойлгоцсон ирж магадгүй. А үнэхээр тэгээ явбал тэр хүн бол те тэр одоо багт гэдэг юм уу тэр зорилгод нэгдэхгүй байсаа л гэсэн. Тэгэхээр бид нар нөгөө заримдаа явах гэдэг нь үгүй байж чи байхгүй болохгүй гэдэг. Гэтэл нөгөө хүн чи юу гэж боддог. Айдэр намайг гойдаг те. А би одоо байхгүй л эдэр хэцүүдэн ч гэдэг. Нөгөө хандлага айгу буруу болж эхэлдэг. Тэгэхээр зүгээр тэр хүн өөрийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар тэр одоо багт тэр үйл ажиллагаанд би нэгдэх нь зөв юм байна гэдэг. Энэ итгэл үнэмшил өөртөө суулгах хэрэгтэй. А тэгэхгүй ямар нэг байдлаар те байнга магт сайшааж урамшуулт юм уу? Эсвэл одоо юу гэдэг явах гэж байгаа тий юм уу? Тэгэхээр манай багийн хувьд бол нэг тийм олоолаа биш. Одоо манай төслийн хөтөлбөрийн багийнхны хувьд цөөхөлөө. Гэхдээ үнэхээр сэтгэл итгэлээр нийлсэн тухайн зүйлийг ардна гарыг гэсэн ийм одоо итгэл үнэмшилтэй залуучууд л байдаг. Тэгээд одоо миний хувьд бол өөрөө баг заримдаа 7 хоногт 7 аймгаар явж сургалтыг зохион байгуулах шаардлага гардаг. Энэ болгонд манай багийнхан артлыг маань хариуцаж зарим үед нь хамтдаа цуг явж тий замд явхад ядарсан ч гэсэн маргааш өглөө нь хариуцлага тий өөрөөр ингээл тухайн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулах тухай гардаг. Тэгэхээр энд бол надын хажууд бол би нэг зүйлийг бол хардаг. Тэрний юу миний хажууд хэзээ ч хөсний хүмүүс байдаггүй. Тэгэхээр эзэд байдаг. Тэр тухайн зүйлийг хийгдэг сэтэл байдаг хүмүүс. А хөлсний хүмүүс бол одоо хэцүү шүү дээ. За ингээ илүү цагаар ажиллажлаа. За одоо би юм нэмэлт ажил хийжлээ. Ингээд одоо тэр болгоныг тоочод ингээ явах юм бол үнэхээр хэцүү. Яг ингээд таны ингээ ярьсан чинь Букагшийн хувьд ерөнхийдөө нөгөө сургалтаа бас айгүй юм гоо жоок байдлаар ордог. Яг тэ нөгөө нэг ер нь ингээс Букагшийн сургалтын цогрын инээсээр байгаа таардаг. А тэрэнд ихтэй мэдээч хэрэг тухайн багш нарын нөгөө арга барил өөр шүү дээ. А тэгтээ хичнээн ингээд айгүй гоё хөгжилтэй ордог ч гэсэн яг тэр сургалт нь яг ингээд час хийсэн мөгөөжтэй юм айгүй гоё сургалт байдаг. Тэгээ энэ дээр болохоор зэрэг би бас сая тантай ярьж байхад нь бодлоо л да. Ер нь багаар одоо ажиллах жахаа зарим хүмүүс ер нь за би яг та сая хэлээдээ за би эндээс явчвал надаар тотно гэж зарим хүмүүс тэгдэгтэй энэ төр дээрээ хизээч тутдаггүй дараагийн хүн ямагт бэлэн байж яадаг те. Тэгэхээр яг тэр нөгөө одоо муугаар хэлэх юм уу тэр яг сэдлийг л ажилчтай суулгацсан ер нь бол ингээд нэгтгэцэн хүн юм байна шүү дээ та тий. Гахалтай. Тий тэгэхээр яг түрүүний одоо манай зулаа багш хэлж байгаагаар тэр багийн зорилго нэг байгаа тий алсын хараа нэг байгаа тохиолдолд бол багт таалагдахгүй хүмүүс байдаг. Зан чанарын хувьд байт юм уу, хэлж байгаа үг нь байт юм уу, гаргаж байгаа одоо шийдвэр нь байт юм уу, таалагдахгүй тохиолдол. Ер нь дандаа энийгээл дандаа нэг хөлөншөрдөг хүмүүсний баг болтгоо. Харин зорилго нэг ихтэй хүмүүс бол баг болдог. Өөр өнгөтэй гэсэн үг тийм. Өөр өнгөтэй, өөр ур чадвартай, өөр зан чанартай. А тэр нь өөрөө багийн үнэхээр гайхалтай болгодог. Гэхдээ бүгдээрээ айгүй өдрөгч үү тийм үү? Бүгдээрээ айгүй тийм дараахан ч юм уу? Бүгдээрээ айгүй тийм тоо судалгаан дээр суурилдаг ч юм уу биш. Хүн болгоны шийдвэр гаргаж байгаа байдал нь хүн болгоны тухайн нөхцөл байдалд үзүүлж байгаа хариулт нь харилцаа адилгүй. А гэхдээ тэр хүмүүс нэг зүйлийг болгож. Энэ хүн надад таалагдахгүй. Гэхдээ энэ хүний зорилго надад таалагдчих. Тэгээ тийм болохоор хамт явж байгаа. Тэрийг гайхалтай зөв. Одоо эргээд нөгөө баг ярьлаа. Эргээд нөгөө сургалтын төсөл хэрэгжүүлэх рүүгээ ороход ер нь та яг энэ хэрэгжилтийн явцад те ер нь танд ингээд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад хамгийн нийтлэг юм тулгардаг танд ямар хүндрэлүүд үүдгүй тэр хүндрэлт ер нь тулгарч ирсэн яаж гар даван тулж ирсэн та сургалтын төслүүдийг зохион байгуулад явж байгаад маш олон асуудлууд үүсдэг. Жишээ нь одоо яг сургалтанд суун окей за очно гэд ирсэн хүмүүс маань яг сургалт эхэлдэг өдөр байхгүй болчдөг тийм. Тэгэл нөгөө ангийн эрс дүүргэлт асуудал үүсдэг. Нэг хоёрт нь нөгөө төлөвлөлт тооцоолж исэн санхүүгийн асуудал маань хүнд байдалд ордог гэл маш олон асуудлууд. Тэгэхээр ямар ч тохиолдолд эрсдлийг бууруулах үүднээс наан нэгтлэх хэрэгтэй. Хоёрт нь одоо яг сургалтын салбарт төлбөртэй одоо юм сургалт төсөл төлбөр хэрэгжүүлж байгаа бол заавал ямар нэг байдлаар тухайн оролцогчоос одоо сургалтын төлбөрөөр баталгаажуулж сургалтаа эхлүүлэх ийм асуудлууд гардаг. А тэгэхгүй болохоор яадаг вэ гэхээр одоо нэг сургалт чинь бол ингээл өглөө 9 цагаас за магадгүй 11 цагийн хооронд 2 цагийн хугацаанд сургалт орлоо.
ороод дууссан дараа одоо ингээд төлбөр авъя гэдэг нөгөө маань алга болчихсон. Тэгэл хөөе одоо тэгээ буцааж авъя гэд тэнд үн өгсөн юм байхгүй. Тэгэхээр одоо магадгүй нөгөө утас зарж исэн хүн бол чи мөнгөө наад буцаага аваад гэж хэлж гэсэн тийм. Тэгээ сургалтын зах зээл чинь гарт барь гэдэг нүдэнд харагддаг. Яг тухайн хүний дотор нь сууж үлддэг зүйл байхгүй. Тийм болохоор одоо энэ сургалтын одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байхад сургалтын санхүүгийн асуудлуудыг маш нарийн тооцоолохгүй өөрөө санаачлагч зохион байгуулагч юм маань өөрөнд ордог тий. За ямар нэг байдлаар тэр тухайн төсөл хөтөлбөр одоо фейлдэж амжилтгүй болдог ийм олдох болоод их гардыг. Тэгэхээр энэ санхүүгийн асуудлыг маш сайн тооцоолоод дээрэс нэмэгдээд эрсдлүүдийг наан заавал урьдчилан тий запастай өөрөөр хэлэх юм бол за 35 оролцогч бүртгээ за 30-ыг аваад за магадгүй та эндээс хүн хасагдах юм бол таныг оруулнаа гэдэг ч юм уу тий. Тэгээ нөгөө хүн хүлээлттэй хүлээж идэх ч гэдэг юм. Ийм байдлаар явахгүй. Бид тэр яг нэг тулсан юм хичээл тэгэл нөгөө өөрхий 20 сургуулаас сууж идэхтэй 4 нь байхгүй болчдөг ч юм уу. Ийм. Яг нэг тийм асуудлууд ер нь гардаг шүү тий. Айгу хэцүү. Ер нь яг сүүлд магадгүй манай бас мөнх зөөлөгчийн хувьд одоо бас их олон энэ сургагч багш бэлдэх хөтөлбөр дээр тэгээд маа нөгөө тэр тухайн хүний нэртэй устай тий тухайн хүнд зориулсан хэрэглэгдэхүүнүүдийг бэлддэг нөгөө хүн маань ямар нэг хүнддэг шилтгаан хүний амьдрал баялаг тий ар гэрийн гачглаар ч юм ирж чадахгүй тохиолдолд одоо тэр эрсдлийг одоо зохион байгуулж өөрөө хүлээдэг энэ одоо асуудлуудыг таавал магадгүй яг биеэрээ туулж байгаа хүмүүсийн нэг баг чи одоо хараад байгаа тий. За санхүү тий ер нь бол одоо төсөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүү цаг хугацаа ер нь тий хүний нөөцийн хязгаарлалтай үед одоо ер нь та яг тэр үед тий яг ямар стратеги ер нь баримталж ашигладаг вэ? Ер нь бол сургагч багш нарын хувьд бол манай яг төсөл хөтөлбөрүүдийн сургагч багш нар дандаа үндэсний хэмжээний багш нар байдаг. Тэрээс нэмэгдээ тухайн салбартаа бараг зарим нь 10-аас дээш жил сургалт зохион байгуулсан. 1 цагийн үнэлгээ нь $1000-аас дээш ч байд юм уу. Хамгийн багадаа 1 сая 2 сая-аас дээш үнэлгээтэй багш нар байна. Тэгээ энэ багш нар маань яг нэг заасан хугацаанд сургалт орохын тулд маш их чеклдэг. Бараг сараас 2 сарын өмнө за жишээ нь 4 сарын 27-нд хичээл орно шүү гэдэг 2 сарын сүүлээр ингээд ярьж чеклээд ингээд явдаг. Ингэсэн тохиолдолд бол бас харьцангуй одоо нөгөө нэг тухайн сургалтын дээр яг одоо тийм ирэхгүй байх байт юм уу тийм сургагч багшгүй болох ийм тохиолдол харьцангуй бага. Тэгэхээр юу нэрстэл илүү бага гарах гэж байгаа бол эрт тооцоолж, эрт гэрээгээ байгуулж, одоо магадгүй урьдчилгаагаа өгч, албачуулж ийм байдлаар явах шаардлагатай. Магадгүй тухайн хүн яг тухайн цаг хугацаанд боломжгүй болох юм бол дараагийн сургагч багш маш эрт одоо тийм тэр хүнийг орлохоор хэмжээний сайн сургагч багшийг одоо нөхөж оруулах энэ тал дээр ажиллах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө манай харьцангуй нөгөө сургагч багш нар өөрсдөө тэр зовлонг мэддэг болохоор харьцангуй ёс зүйтэй байдаг. Ямар нэг байдлаар одоо очиж чадахгүй тохиолдолд хамгийн багадаа 3-аас 7 хоногийн өмнө урьдчилж мэдэгддэг. Тийм үнэхээр л одоо нөгөө ар гэрийн гачигдал өөрөө ямар нэг байдлаар ямар нэг өвчин зовлонгийн шалтгаанаар очиж чадахгүй бас тохиолдолд одоо хэцүү. Бус тохиолдолд бол заавал урьдчилна гэдэг. Ямар нэг хойшлуус шүү чухал ивент арга хэмжээ давхарсан тохиолдолд заавал урьдчилж мэддэг ч юм. Тэгэхээр одоо миний хувьд бол одоо сүүлийн 6-7 жилийн сургалтын төслүүдийг хийж явахад бол харьцангуй яг тэр гинтнийг тэр өдөр сургагч багш байхгүй болсон ч юм уу тийм. Ийм тохиолдлууд бол над дээр гарсан тохиолдол байхгүй. Бас амар туршлагатай тий 6-7 жил сурлагын залбарт ажилласан чинь тиймэрхүү юм дээр бас гардаггүй бах тий гайхалтай. За ер нь аль нөгөө би танаас жоохон нэг юм одоо төгчлөлтэй ч юм уу тийм асуулт асууя. Ер нь та одоо ямар нэгэн хизээ нэгэн цагт нэг юм төсөл хэрэгжүүлэх явцтай тийм амар тийм хөвгчлөлтэй инээд хүрмээр тийм нэг тийм аим фан нөхцөл байдал дээр тулгарч ирсэн үү тийм нэг жижиг хөөрхөн тийм одоо комеди яанагаа юм уу тий яг бид нар нөгөө summer camp гэдэг нэг арга хэмжээ хийсэн. Тэгээ summer camp гэдэг арга хэмжээ гэдэг нөгөө өмнө одоо шөнө очиод бид нар чинь тал дээр шууд camp байгуулж байгаа байхгүй юу. Майхнууд босгоод тэгээд айгуу том гэрэлттэй шонгоосон гэдэг ийм нөгөө маш урт астаг гэрлүүд холбоо. Тэгээд нөгөө маргааш оройн одоо арга хэмжээ зохион байгуулахад тэр гэрлүүд тасаад ингээд айгүй гоё юм тий гэрлэн дээвэртэй болно гэж тооцоо. Тэгээ болсон. Тэгээ маргааш өдрөнгийн шороо тавиад. Тэгээ манай нэг хүний найзаад хүн юу яасан юм аа. Нэг майхан бэхлээгөө нэг болог гэр бэхлээгөө байж бод. Нөгөөдгөө шороо басаад. Тэгээ буцаад унахтаа бүх гэрлийг тастаж унаад.
Тэгээд тэр орой бол яг юу байхгүй нөө гэрлэн дээвэр бол байхгүй. Гэхдээ маш гоё арга хэмжээс. Тэгээд хамгийн гол нь тэр гэрлэн дээвэр байгаа гэдгийг бол зохион байгуулагч нар мэдэж ирсэн. Тэгээд оролцогч нар идэхгүй шүү дээ өмнө шөнө очиог болгоо. Бид нар бол тэр чинь баг үүр зайтал бид нар ингээд бэлдсэн байхгүй. 10 орчим залуучууд дандаа манай залуучуудын гэр бүлийн хүмүүс найз нөхдөд те ингээд аягүй сэтгэлтэй. Тэгээд очсон. Тэгээд би тэндээс нэг юм олж харсан юм. Жижигхэн одоо тэр чинь баг 10 гаруй майхан байгаа байхгүй. Тэгээд тэр 10 гаруй майхан чинь бүгд 4 хөлттэй гэж байгаа. Тэгэхээр нэг хөлн ч гэсэн хамаагүй те бэхлэгдээгүй байхад л асуудал үүсчих. Тэгэхээр ингээд маш сайн чеклэхгүй л бол те дараад нэг нөгөө чөтгөр деталь гэдэг үг байдаг л да. Маш жижиг зүйл дээрээс болж маш том асуудал үүсдэг гэдгийг харсан. Тэгээ яг хуу тэр гэрлэн тасарсан ч гэсэн манай арга хэмжээ бол үнэхээр амжилттай гоё болсон. Яг тэндээс миний сурсан зүйл бол жижиг гэхгүй маш одоо тий бүх зүйлээ чеклж ингэ шалгах хэрэгтэй байна гэдэг олж харж байсан юм аа. Сургалтын төслийг үнэлэхдээ ер нь юу одоо хамгийн та бүр хамгийн чухал шалгуур гэж боддог одоо. Төслийг үнэлэхдээ. Тий. Ер нь. За яг энэ бол одоо тоон болон чанарын хоёр асуудал юм чинь. За нэгт нь одоо магадгүй 30% хамруул гэсэн яг 30% хамрагдсан уу тий. За яг 30% дотор ийм одоо шалгууртаа оролцогч гэсэн яг шалгуураа хангаж одоо оролцогчд нь бүрдсэн үү тий. Дараад нь одоо яг 54 академик цаг орно гэсэн яг тэр 54 цаг нь академик цаг нь орсон уу. За яг багшлах бүрэлдэхүүн ийм 10 багш гэсэн тэр багш нар солигдсон уу эсвэл дутуу багш орцсон уу яасан нэг багш олон цаг орцсон уу гэдэг. Тоон одоо шалгуур бол их олон бий. За чанарын шалгуур. За тэр оролцогчны сэтгэл ханамжийн байдал ямар болсон юм бэ? Тухайн оролцогч өөрөө хүлээлт үүсгээд ороод ирсэн тэр яг мэдлэг ур чадвар олж авсан уу? Төгссний дараа тэр орж авсан мэдлэг ур чадваруудаа ашиглаад өөрөөр хэлэх юм бол нийгэм нөлөөлөх ямар арга хэмжээ үйл ажиллагаа болсон юм бэ? Гэт ер нь бол чанарын түвшинд бол их олон зүйлс яригдчих. Яг магадгүй хичээл орцсон яг цагаан барьсан тэр оролцогчд байсан тэр хүмүүс яг тухайн сургалтаас одоо тухайн төсөл хөтөлбөрөөс яг юу сурч мэдээ тэр нь тухайн хүний амьдралд яг яаж гарсан ямар нөлөөлөл бий болсон. Өөрөөр хэлэх юм бол нөгөө түрүүн хэлжсэн тийм гэр бүл нь асуудалтай байсан сургалтын төгсгөл эсрэгээрээ одоо гэр бүлийн хоёр хүн хоорондын ойлголцол маш сайжирсан. Тэгэхээр гэр бүлийн манай төсөлт гэр бүлээрээ сууддаг юм. Эхнэр юм нөхөр нэг нь суудаг. Тэгээд тэр суусан хүн маань очиод суугаагүй хүндээ нөлөөлөх болохос нэлээ амар биш ажил. Тэгээ хоёулаа суух бас боломжгүй. Ягаад тэгэхээр тэр чинь нөгөө ажил төрлөн давхардна, зарим нь өдөө гадаа томилтоор явна, зарим нь нөгөө Австрийн ажилдаа уурхай явцсан байна. Тэгээ заримдаа бас зүгээр нөгөө тий ганц бие өргөдлөөс аав ээж бас суух хүсэлтэй байдаг. Тэгэхээр та ч одоо гэр бүл хүмүүст суулгахгүй гэж болохгүй. Тийм болохоор бид нар бол ер нь бол гэр бүлээр нь суулгадаг. Зөвхөн оролцогчтой 30 өнөр бүртгүүлээд тэр суусан хүмүүс мөн эргээд одоо үр хүүхдтэй, эхнэр нөхөртөө ээж авдаа нөлөөлдөг. Нэг хүний өөрчлөөд тэр гэр бүлд эерэг өөрчлөлт авчрах юм зорилготой төсөл байгаа. За манай агуу бука хөшөө хувьд бас ингээд ер нь би түрүү хэлсэн шүү дээ. Маш олон төсөл хөтөлбөрүүд ингээд төсөл хөтөлбөрүүд ерөнхийдөө хэрэгжүүлж исэн тий. За тэр дундаас танд одоо хамгийн ингээд амар тий хүнд сорилттой тулгарч исэн одоо яг тэр төсөл ямар төсөл байсан бэ? Та яг тэрийг одоо хүнд гэдэг нь те айгүй хэцүү те болмоор ч юм шиг те эсвэл ер нь энэ хүмүүст хүрэхгүй байж гэдэг юм уу те нэг юм шантрахгүй байдсан шүү дээ. Одоо зөндөл одоо та сургуулийн арга гарч ийн те өчнөө олон жилийн хугацаанд ингээд суучлаа те. Тэгээ энэ одоо төлбөрүүдийг хэрэгжүүлж хагаад хамгийн одоо хүнд төсөл те ер нь ингээд болжё яршиг гэжсэн юм төсөл ер нь байсан уу танд тэр яг тэр төслийг одоо хэрэгжүүлсэн үү тэгээ яаж даван тулсан яг одоо нөгөө хэрэгжүүлж чадаагүй маш олон төслүүд байгаа. Тэр бол одоо санхүүгийн нөөц, хүний нөөц, дээрээс нь тухайн цаг үеийн нөхцөл байдлын одоо тохироо гэх тээ нөхцөл байдал гэл маш олон зүйлээс одоо амилж чадаагүй төслүүд маань байгаа. Гэхдээ тэд нар бол төрөөгүй. Тэгээ төрсөн бол амьлах байсан. Яг зөвхөн санааны төвшөнд юм уу тийм зөвхөн хэлцээрийн төвшөнд яваад байсан. За яг эхлээд болсон төсөл бол байхгүй. Эхлээд явсан төслүүд бүгдээр амжилттай болсон. Одоо ирээдүйс төсөл байна, хариуцлагатай гэр бүл төсөл байна, тий автоитнет гэдэг одоо залуучуудад тийш арга хэмжээ байна. За манай сургагч хөтөлбөрүүд байна. Одоо насан туршид илтгэх ур чадварын төслүүд байна. Эдгээр бол одоо 10 жилийн хүүхдүүдийн илтгэх ур чадварын сургалтууд байна. Энэ төслүүд бол бүгдээр маш амжилттай болсон. Харин төсөл хөтөлбөрөөр хэрэгжээд явж байхад за энэ ч бас тий арай жоо үр ашиггүй гэдэг юм уу тий бас их жоохон төвхтэй цаг зав их авсан хэцүү төсөл байна да гэж бодож ирсэн төслүүд бол байгаа. За тэр төслүүдийг одоо болимоор санагдах үед нэг зүйлийг боддог. Тэгвэл яах гэж эхлэв.
гэж. Үнэхээр одоо тий шантармаар тий хүмүүс нь цуглаж өгдөгөө ч юм уу, суус хүмүүсээс нь үр дүн гардаггүй ч юм уу тий. Ийм тохиолдлууд бол байсан. Тэр үед бол за яах гэж ихсэн одоо эхлүүлсэн юм чи үр дүн гаргая. Ямар ч тохиолдолд яг тэр чинь тий зүгээр ингээд ямар үед юм үзэх гэсэн юм а гэж болохгүй шүү дээ. Тэр тэнд чинь маш олон ихтгэл найдвар тэгээд бас хүрээд ирсэн байгаа. Тэгэхээр би хэлж байгаа тэр хүмүүс шантрааг байхад ягаад би эхлүүлээд санаачилсан шантрах гэдэг. Яг утгагүй зүйл. Хамгийн сүүл шантрах хүн чинь би шүү дээ. Би санаачилсан байхгүй. Тийм болохоор одоо ачааны хүндийг өөрнө гэдэг бол айгүй чухал зүйл. Тэгээд ер нь бол ачаа өөрсөн хүн л удирдахч манлайлагч нар болдог гэж хардаг. Та бол бууж өгж байгаа хүн байна. Гайхалтай бас биширч जैन. За тэгээд ер нь яг энэ асуултын эсрэг асуулт буюу те таны одоо яг энэ одоо шантарч исэн төсөл байхгүй бол хамгийн одоо ингээд бүр хайрламар те хүнд нэг юм а тэр төслөө ингээд бодон гутал үнэхээр би амар хүч хөдөлмөр зориулж исэн шүү. Үнэхээр миний бас хайрламар те хамгийн одоо юм гоё төсөл маань бахархалтай юм төсөл маань гэд тэр төсөлчнүүд яг ямар төсөл байсан бэ? Ер нь бол та талаараа бас нэг хуваалцаач. За манай байгууллага одоо хэрэгжүүлж исэн төслүүдээс хамгийн чухал одоо миний хувьд үр өгөөжтэй үн цэнтэй байсан төсөл бол ирээдүйн эсд гэж төсөл байна. Тэгээ энэ яагаад ирээдүйн эсд төслийг хэрэгжүүлэх болсон гэхээр би өөрөө ерөнхий улс орны сургууль сурж байхдаа бас их гайгүй сайн сурч байсан. Тэгээ англитай бас их гайгүй байсан. Тэгээд одоо нийгмийн тухай мэдлэг хичээлээр шалгалдаг аймагтаа 2-т ороод тэгээд одоо Монгол Улсын их сургуульд орж чадаагүй худалдаа үйлдвэрлэлийн сургуульд орж сурч ирсэн. Тэгээ сургуультай ирээд өөрийгөө бол бис нэлээд гайгүй сайн англитэй гэж хэлсэн. Ангитай бол ерөөсөн тийм сайн байгаагүй. Өөрийгөө бас их сайн сурагч гэж бодож байсан. Их олон ур чадвараар дутмаг байсан. Тэгээ би эндээс юу гэж бодсон бэ гэхээр хөдөө орон нутгийн хүүхдүүдийн хувьд зарим Улаанбаатар хотын сургуулийн сурагчтай харьцуулахад босрлын хоцрогдол байд юм байна гэж харсан. Хот хөдөөгийн босрлын ялгаа гэдэг шиг. Хөдөөний хүүхдүүд ихэвчлэн жоохон бүрэг, дотогшоо, нээлттэй биш. Английн мэдлэг ур чадвар нь бас тийм өндөр түвшинд биш. Компьютерийн мэдлэг ур чадвар нь бас тийм өндөр түвшинд биш байсан. Одоо ч тэр ихтэй ажиглагдсаар л байна. Яг тэр бас өрсөлдөх чадварын хувьд тийм магадгүй аймгийнхаа 1,000 хүүхэдтэй өрсөлдөх энд одоо нэг тийм 20-30 мянган хүнтэй өрсөлдөхөөр ялгаа байгаа. Тэгэхээр энэ үднээс би яг энэ хот хөдөөгийн босрол ялгааг багасгая гэдэг үднээс ирээдүйн эсд гэдэг төслийг хийсэн. Энэ төслийн хамгийн гол одоо агуулга бол 12 дугаар ангинд төгсөж байгаа хүүхдүүдэд тэтгэлэгт хөтөлбөрт орох ур чадварууд үндсээ одоо орч эссе бич, ярилцлаганд орох, тэтгэлгийн материалаа бүрдүүлэх, өөрийгөө зөв илэрхийлэх гэл ингээл маш олон ур чадвар. Энэ хөтөлбөрүүд дээр одоо энэ агуулгуудыг ирээдүйн төслийнхэн хөтөлбөрт тусгаж өгсөн. Тэгээ энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн тулд бид Өмнөг аймгийн 75 суманд байгаа нийт 12 дугаар анги 17 бүлгээр явж өөрсдөө бичлээ явж таниулга ухуулах сурчлагаа хийж энэ төсөл маань хэрэгжижсэн. Тэгээ өнөөдөр бол одоо жилд нэг 50 гаруй орчим одоо 50 орчим хүүхдүүд төгсдөг. Манай төсөл хөтөлбөрийг одоо 200 гаруй хүүхд төгссөн. Эндээс 46% тэтгэлэг авсан баг. Ямар нэг байдлаар тэтгэлэг хөтөлбөрт хамрсан орон нутгийн ерөнхийлөгчийн нэрвчд одоо бизнесийн байгууллагуудын тэтгэлэг зарим нь олон улсын тэтгэлэг. Тэгээ энэ бол би бол маш олон хүнд одоо буян хувь нэмрээ үзүүлсэн төсөл болсон юм болоо гэж бодож байна. Яг тэгэхээр бас нэг оюутныхаа нэг тий 5-аас 6 сая төгрөгийн сургалтын төлбөрийг төлөхгүй ээж аав нь өөрийнхөө цалингаас илүүчлээл тий бас асуудал үүсдэг шүү дээ. Гэтэл манай энэ одоо төсөл хөтөлбөрт хамрагдсан хүмүүс бол өөрсдөө тэтгэл төлбөртөө хамрагдаж амжилттай тэнцээд өөрсдийнхөө сургалтын төлбөрийн асуудлыг өөрсдөө шийддэг болсон. Энэ бол одоо өөрөө маш том одоо тэр залуучууд суралцах хүсэл эрмэлзлийн боддоор дэмжих арга хэмжээ төсөл болсон болов уу гэж хардыг. Тэгээд одоо эргээд харахад манай 20 онд эхэлж исэн энэ төсөл маань 20 он төгссөн хүүхдүүд одоо энэ жил 4 дугаар курс юм байна. Төгсөх курс юм байна. Тэгээ энэ хүүхдүүдтэйг эргээд бас нэг зарим нэгэнтэй холбогдоод одоо бид төгсөгчтэй холбоо байгуулах явж байгаа. Эргээд ингээ холбогдоод бол дандаа ийм одоо оюутны холбооны дарга эрдэм шинжилгээний хурал төрүүлдэг, өөрөө тэтгэлэг авдаг, өөрөө эргүүлээд одоо сургалт явуулдаг ийм мундаг манлайлагч оюутнууд болсон байсан. Тэгэхээр одоо сурагч байхаас нь оюутны амьдралд одоо бэлтгэх энэ төсөл маань бол одоо миний хувьд хамгийн үнэтэй хамгийн гоё төсөл байдаг. Гайхалтай. Одоо яг таны юунаас харахад ер нь маш олон тий айлд бас гэрэл гаргасан юм гоё төсөл шүү дээ тий. Ер нь бол яг нийтлэг одоо масс одоо яг нөгөө одоо манай Монголын ард түмэн гэх юм уу тий гэр бүлүүдийн хувьд
хүүхдийн сургууль төгслөө гэхэд те сургалтын төлбөрийн асуудал аюу хэцүү байдаг. Тэрнээсээ болоод нөгөө ингээд хүүхдүүд төсөл мөрөдлөө орхих ч юм уу те гэр бүлд асуудал гарч эхэлдэг. Тэгэхээр энэ төсөл бас маш юм гэрэл асаасан гоё төсөл. Тэгээд агуу бука багш гэл би ер нь таныг тэгээд байгаа нь яг одоо нэг олон удаа ингээ агуу гэд хаан зөвхөн миний өнцгөөс агуу гэж хараад байгаа юм бол бас биш. Ер нь таныг хүмүүс одоо академиэрч тэртэй ингээ агуу бука багш гэдэг нэрлэдэг. Тэ ер нь яа таныг хүмүүс тэгэж ер нь нэрлэдэг. Ер нь агуу гэдэг үг чи өөрөө бас их агуу тий боёо шүү дээ. Тэгэхээр яагаад агуу буйнлэгэр бука гэж нэрлсэн бэ? За тэр хүмүүс яагаад тэгж нэрлсэн нь болоо сайн би мэдэхгүй байна. Яг хөө миний нөгөө сургалт уулзалт лекцэнд суугаад урам зориг авч те магадгүй энэ хүн шиг болъё гэдэг сэтэл аваад тэгж ярьсан байж магадгүй. Эсвэл заримнтай нөгөө их уулзалж дотночилж те зөвлөгөө өгөөд ингээд явахаар алсын харааг маань хараад тэгж харсан байж магадгүй. Ер нь бол хүн хин нэгэндээ үнэлэгдэх гэдэг бол хамгийн сайхан мэдрэмж шүү дээ. Миний хувьд бол яг энэ тухайн хүн нэг удаа амьдрахдаа өөрийнхөө түүхийг бүтээх ёстой гэж би боддог. Энэ ч утгаараа миний хувьд бол одоо энэ бас улс төрийн байгууллагт орж тодорхой хэмжээнд сонгуульд өрсөлдөж одоо орон нутгийн бодлого тодорхойлолт төвшөнд ажиллах ийм хүсэл зорилготойгоор оролцож байсан. Цаашдаа ч гэсэн одоо тодорхой хэмжээнд өөрийн чадах хэрэгээр шийдвэр гаргах төвшний одоо бодлогын төвшөнд ажиллах ийм ирмэлцэлтэй байдаг. Яагаад ийм бодолтой болсон бэ гэхээр магадгүй одоо би үнэхээр сайн политехник коллежийн захирал байх юм бол тэр өмнө нь политехник коллеж сурч байгаа нэг 800 гаруй оюутан тийм 70 орчим багшид би нөлөөлж тэр хүмүүсийг зөв удирдах чадна. Гэтэл одоо өөр газар үйл ажиллагаа явуулж байгаа өөр коллежид миний менежмент, миний туршлага бол нэвтрэхгүй гэж хэлж байна. Тэгэхээр би эндээс юуг олж харсан гэхээр бид нэг амьдрахдаа үнэхээр бидний амьдрч байгаа нийгэм болж өгөхгүй өөрчлөлмөр байгаа бол тэр бодлогын түвшинд нь тогтолцооныхон түвшинд нь ажиллах хэрэгтэй байна. Энийний тулд өөрийнх нь бүх хүч хөдөлмөр авьяас чадварыг зарцуулах хэрэгтэй. Магадгүй зүгээр би өөрийнхөө хоёр хүүхэд эхнэрийг ингээд аваад явъя. Тэ хангалттай хүнээс дутахгүй амьдруулъя гэсэн бол зүгээр нэг одоо нэг компанид ажилладаг ч юм уу нэг жижиг бизнес хийгээд явсан бол хангалттай амьдарч болно. Гэтэл миний хажууд байгаа миний ах トゥ садан тэ миний найз нөхдийн үр хүүхдүүд ирээдүйн хойч болсон залуучууд маань сайхан нийгэмд амьдраасай гэдэг үүднээс одоо би энэ улс төрд оролцъё. За дээрээс бодлогын түвшинд одоо тодорхой хэмжээнд дуу хоолойгоо хүргэе. Үнэхээр энэ тогтолцоог өөрчлөх юм бол сайхан Монгол улсад бид нар тэтгэврт гарах аа гэдэгт бол итгэдэг. Хэрэгжүүлж байгаа төсөөлтөө ингээд амьд хүн байсан бол яг юм түүний зан чанар ер нь ямар ах байсан бэ? Одоо тий амар айдуу зөөлөн та чи ер нь нэг тийм академид юм айдуу зөөлөн комеди шоуч тий ер нь нэг юм тийм намуухан демдрол яриатай яг ийм багштай ер нь тий хөгжилтэй гэжсэн демдрол яриатай гэж шүү дээ. Тий демдрол ийм тий ийм хөгжилтэй ийм багштай яг таны яг энэ төсөл хөтөлбөрүүд яг энэ бука шигээ юу альсвал ер нь та зүгээр яг энэ төсөл хэрэгжүүлж байсан төслүүдээ зүгээр амьд хүнтэй зөвлөөд ямар те юм зан характертай хүн байх байсан бэ ер нь хүний төсөл болгон бол өөр өөрийн онцлогтой зан чанартай байх гэж би харж байгаа. Мэдээж нөгөө хариуцлагатай гэр бүл төслийн хувьд бол цэвэр одоо хайран дээр суурилж одоо хүндлэл ойлголт дээр суурилсан ийм одоо хэрвээ хүн байсан бол ийм зан чанартай зөөл юм байх байсан ба. Ирээдүйн төслийн хувьд бол мэдээж залуу хүмүүс амьдралын хөл далай те хөл тавьж гин. Тийм болохоор харьцангуй эрч хүчтэй, ирэмгий, шийдэмгий, зоримог те ийм бодо зан чанартай байх байсан байх. Тэр ч утгаараа ер нь бол одоо манай хоёр төсөлд орж байгаа багш нарын бүрэлдэхүүн өөр байдаг. Тэр ч утгаараа хоёр төсөл дээр өгж байгаа даалгаврууд хүртэл өөр. Шинэ одоо ирээдүйн төсөл дээр ч юм бол те одоо 100 удаа сониагаа тэр бичлэгээ явуулдаг ч байд юм уу. Одоо өглөө болгон талархлаа илэрхийлээ тэрийг бусдаагаа хуваалцдаг. Гэл маш одоо биеийн хүчний болон сэтгэл зүйн хувьд дархлаа суулгах тий зөв одоо ийм одоо үзэл санаа бий болгох чиглэсэн байдаг байхгүй. Ер нь та одоо яг ингээд туршлагатай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг тий үндэсний хэмжээний багшийн хувьд тий яг энэ залуу тий одоо цаашид ингээд гарч ирж байгаа залуу төслийн менежерүүдэд өгөх тийм алтан гурван зөвлөгөө өгөөч. Нэгт бол хязгаарч бууж өгч болохгүй. Ягаад тэгэхээр таны төсөл хөтөлбөрийг харангуут ямар гоё төсөл хөтөлбөрийг дэмжиж гээд оролцох баг санхүүжүүлэх бол тийм одоо илбэг биш.
Тийм болохоор түрүүн би хэлсэн тий. Та өөрөө ихэлсэн шүү дээ. Та шантарчвал тэр угаасаа аймаг болчихно. Тийм болохоор нэг хэзээч үгүй бууж өгөөрэй. Чиний харж байгаа тэр том төсөөллийг хэн ч харахгүй байж бол та өөрөө харж байгаа бол тэрийг бодит болох хүртлээ хичээнгүйлэг хөдөлмөрлөх хэрэгтэй хаа гэдэг зөвлөгөө. Хоёр дахь зүйл нь болохоор тэр хөтөлбөрийн төсөл хөтөлбөрийн одоо тийм тэр одоо төслөө юуны төлөв хийж байгаа гэдэг өөрийнхөө хувьд өөрөөсөө тэр одоо үн цэнийг асуугаад тэгээ өөрөө тэр үн цэнийг одоо тий хариулаад олоод ингээ явах юм бол том зорилготой хүн жижиг чулуунд бүдэрдгээ гэдэг үг гэдэг. Яг үүнтэй адилхан та жижиг сажиг одоо зөвшөөрөггүй хариулт авах тий татгалзах магадгүй ямар нэг төсөл хөтөлбөрийн уралдаанд тэнцэхгүй байхад бол тийм ордон буугаад өгчихгүй. Ер нь бол хийх хүн аргаа олдог, болох хүн шалтгаанаа олдог гэдэг шиг аргаан бол олоод ямар ч сан амьдруулаа сэтгэл явдаг. Тэр бол цаг хугацааны асуудал. За хамгийн сүүлд нь хэлэхэд бол тухайн төсөл хөтөлбөрөө заавал тэр хүн ирээдүйд илүү үн цэнтэй болгохын тулд брэнд болох хэрэгтэй. Энд бол одоо магадгүй төсөл хөтөлбөрийн багш нарын баг байна. Төсөл хөтөлбөрийн агуулга байна. Төсөл хөтөлбөрт оролцогчдоор гарсан үр дүн өрөө хөөж байна тийм. Гэх мэтлэг маш олон одоо зүйлс дээр анхаарал хандуулж та брэнд болох хэрэгтэй. Тэгээ одоо хүмүүс бол хувцсан дээр брэнд гэдэг тийм магадгүй гар утсан дээр одоо юу гэдэг машин дээр маш том брэндүүд гарч ирсэн. Яг үүнтэй адилхан төсөл хөтөлбөр сургалтын төсөл хөтөлбөр дээр ч сайхан брэндүүдийг бий болох хэрэгтэй. Энэний бас тод жишээ бас одоо манай Эртэж Монгол гэх тийм төрөмс байгууллагын Эртэж сурагч багш гэл ингээл явж байна. Тэгэхээр юм чинь хүмүүсийн хувьд өглөө эрт босох ямар чухал ингэдэг харуулж байна. Цаашлаад одоо сурагч багш ямар чухал, эерэг сэтгэлгээ ямар чухал гэдгийг ойлгож байна. Яг үүнтэй адилхан манай төслүүд бол одоо тийм хариуцлагатай байх ямар чухал. Хариуцлагатай гэр бүл байна гэдэг нь өөрөө нэг ямар чухал нийгэмд нөлөө үзүүлдэг. Ирээдүйн эзэд бас хүүхдүүд маань өөрсдөө эзэд гэж харж байна уу? Ирээдүйд бид нар энэ дэлхийг энэ одоо тийм улс орноо удирдна гэдэг тийм ихтгэл үнэмшил байна уу гэдэг нь чухал. Тэгэхээр энэ төслийн нэр, төслийн үндсэн агуулга, үнэт зүйл, зарчим гэдэг бол тухайн төслийг ирээдүйд брэнд болгоход их нөлөөлт юм болов уу гэж би харддаг. Сая та брэнд гэж ярьлаа. За Эрчиж Монгол брэнд тий Эрчиж Монгол брэндийг бол би маш сайн мэднэ. За ер нь яг энэ сургалтыг тий брэнд болгоход яг юун дээр илүү бүр анхаарах хэрэгтэй. Жишээлбэл Эрчиж Монгол бол брэнд болсон туслахгүй тий жишээлбэл тэгэхээр одоо яг энэ сургалтыг брэнд болгоход тий одоо юун дээр анхаарвал илүү үр дүнтэй гэдгээр таарсан байлаа л. Ер нь бол хамгийн чухал зүйл бол концепц ба. Тэр яг сургалтын төсөл хөтөлбөрийн тэр одоо тий сургалтын брендийг бий болгоход ямар концепц явах вэ? Яг үндсэн агуулга юун дээр байх юм? Тэр төслийн үр дүн яг юунд хүрэх гээд байгаа гэдэг концепцаа их зөв гаргаж ирэх нь хамгийн чухал юм байна. Дараа нь мэдээж тогтмол хэрэгжүүлэх. Цаашлаад одоо тий тухайн тэр төслийг брэнд болгохын тулд бүтэц ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй зөвөр хин нэг ингээд айгүй том хөсөл мөрлөл зорилгоор эцээ хүртэл үзээд юм чи ямар нэг юм ч юм бас эцээ нэг өдөр шантар тууш тий үр дүнд хүрэхгүй хүн өөрөөсөө асуултсан би буруу зүйлэнд л яваад байна гэдэг. Тийм болохоор би хэлэх гэж хүрээл одоо үзэл санаа нэгтэй хүрээл бий болгоод тэр бүтэц өөрөө маш сайн одоо тухайн одоо төсөл хөтөлбөрийг брэнд болтол явдаг юм л одоо жишээ харагдаж байна. Өнөөдрийн подкаст хоёлаа энэ хүрээд бас өндөрлөе. Бас маш олон талаас нь харсан, олон өөр өнцгийг хүндсэн сайхан харилцлага боллоо гэж би харж байна. Тэгээд хүрэлцэн ирсэн үндэсний тавааттай багш Агуу Букагштай бас маш их баярлалаа. Магадгүй одоо тий надад одоо миний одоо асуугаагүй үлдсэн асуулт бас байгаа байх. Сүүлийн цаг хугацааг бас танд үлдээ. Ямар ч хэлсэн бас SDY Academy-ийн подкастт өргөдөж авсандаа баяртай байна. Тэгээ бас өөрийнхөө хүндэтгэж явдаг манаас SG-тэйгээ сайхан ярилцлаа. Сургалтын төсөл хөтөлбөрийн талаар нэлээд олон санаачлагуудыг өөрийнхөө туршлагыг та бүхэнтэй хуваалцлаа. Хэрвээ магадгүй сургалтын төсөл хөтөлбөрийг санаачлаад хэрэгжүүлэх явцад эсвэл санаачлаад хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүс одоо асууж тодорхойлох зүйлээ бас надтай дараа нь холбогдож болно. Энэ подкастын дараа манай бас Academy-аар дамжуулаа тий магадгүй миний Facebook-аар ч юм холбогдоорой. Тэгээд эцэст нь хэлэхэд бол одоо залуу хүн бол дүүрэх хэвээр сав биш, дүүрлэх хэвээр бамбар. Тийм болохоор дандаа сурч мэдээд яваад байх биш. Сурч мэдсэн зүйлийг хэрэгжүүлж хуваалцаад илүү их зүйлийг бас хэрэгжүүлэх явцдаа суралцдаг юм шүү гэдэг та бүхэндээ хэлэх гэж байна. Залуу хүн байна гэдэг бол дутуу байна гэсэн үг биш, харин хөгжих боломжтой. Тань цаг хугацаа байна гэсэн үг юм шүү. Бүгдэнд нь амжилт хүсье. За хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд танд бас Академийнхаа өмнөөс талархал илэрхийлье. Байнга одоо бидний ард тий асаалтай танк шиг байдаг үндэсний багшаар бас бахархаж байна. Тэгээд
танд амжилт хүсье. Баярлалаа. За энэ удаагийн подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээ дараагийн подкастаараа эргэн уулзцгаая. Баярлалаа. Баяртай.